юм. Түрүүний бичлэг гэсэн чинь хадгалагддаг байна. Одоо бүгд манай сургуулийн кампусын QID руу явж үзье. Одоо нэг монгол хэл рүү орчуулах юм бол QI гэдэг нь хурдан, D гэдэг нь болохоор гарт хүрэх гэсэн үг байхгүй. Тэгээд хурдан хүрэлтийн газар гэсэн тэгжэл монгол хэл рүү бүх юм байна. Бид нар болохоор нэг QID гэж ярьсараа сурцсан. Одоо дугуй над явна. Энэ QR кодыг уншуулаад тэгээд дугуй ундаг. Энэ сэнсэр дугуйны аппликейшн болохоор Hello гэдэг нэртэй. Тэгээд сарын 18-ны он төлөөд би үнэгүй унана. Өөр дугуй унахаар болох юм бол мэдээж төлбөрөө төлөөд явдаг. Одоо QID дээр ирж байна. Хажуу талд нь хоолны газар байдаг. Тэгээд бид нэр энд дугуйгаа тавиад шууд дотгош орчин. Хүн дугуйнууд явна гэж айх зүйл байхгүй. Бүгдээрээ дотгош орцгоё. Энэ урд харагдаж байгаа QID-аас энэ болохоор биднэрт мессежээр бусдаа код өгдөг. Тэгээд бид нэр энэ мессеж руу ороод өгсөн кодоо үзүүлээд бараг авдаг. Манай сургуулийн QID-ийн нэр нь Сайн явахгүй. Тэгээд ийм тусдаа аппликейшнтэй. Аппликейшн руугаа оронгууд биднэрт ингээд 50 болон игнэнийх нь дугаартай ийм коднууд гарч ирдэг. Тэгээд энэ кодныхоо дагуу бид нэр ирсэн бараагаа хайж олоод авдаг байгаа. Бараагаа авчлаа. Тэгээ бид нэр аппликейшнаараа дамжуулаад мөн буцаалт хийх юм уу эсвэл өөр тийшээ ингээ бараа явуулж болдог. Одоо энд харагдаж байна. Килограмм нь 18 он гэдэг. Бараагаа дор нь аваад оруулчихсан үү? Одоо энэ харагдаж байгаа юм шиг бод. Энд болохоор барааны QR кодон саяны аппликейшныхаа QR код хоёрыг цуг уншуулдаг. Одоо бид нэр энэ шумпунма гэдэг дээр дарангууд бид нэр зориулсан QR код гарч ирнэ. Тэгээ бид нэр гадаа гараад ирсэн бараануудаа бүгдийг заатлаад шууд цүнхэндээ игээд ингээ аваа явуулчихдаг. Олон хайрцаг ингэж чирч яваад ах шаардлага байхгүй гэсэн үг байхгүй. Тэгээд цаасны утга гээд бүх зүйл нь байж байдаг. Заримдаа гоё нэг юм том хайрцаг дотор жижигхэн ганц хэрэг бараа байж идэг. За тэгээ бараагаа авчаад дугуйгаа унаад буцаад дотор байрлуугаа явнаа. Бид нар гарч орохдоо дандаа царайгаа уншуулах хэрэгтэй. Одоо энэ харагдаж байгаа коридор болохоор манай эрэгтэй гадаад оюутнуудын амьдардаг хэсэг, дандаа эрэгтэй оюутнууд амьдардаг гэсэн үг. Энэс манай хувцас суугаалгын өрөө харагдаж байна. Орон талд нь галтгоо байгаа. Энэ хаалгыг онгоолгоод шууд манай өрөөний хаалга харагдана. Манай өрөөний иймэрхүү. Тэгээ өрөө яагаад ийм байгааг би дараагийн бичлэгэн дээр тайлбарлаж өгнө. Сайн ирсэн бараануудаа үзьцгээе. Би зөвхөн тос авсан, миний тос дуусчихсан. Бас нүүрний тос авсан, шүүн туршиж унтах гэхээр тосгүй болчихсон байсан. Шүдний авсан, маань дуусчихсан байсан. Хамаг юм дууссан тий. Тэгээд бас өөртөө ийм цүнх авсан. Юу хөөрхөн мини цүнх.
би мистгүй болцсон байсан. Тэгээд бас мист авсан. Шууд татаж үзэж байгаа юм чинь гэсэн чинь өөрөө айгүй гоё мэдрэмж авсан. Тэгээд нүрээр юм гараад хүчил дийлдэхгүй байгаа болохоор энэ хоёрыг авч туршиж үзэх шийдсэн. Бас хамарны хар батгандаа зориулж юм авсан. Нэг хоёр шаттай мэлээ. Тэгээ эхнийхээгээ тавьчаад гарч ирэнгүүт нэгнгээр авчиж аваад тэгээ хоёр дахь нь тавьчих юм билий. Юб авсан. Тэгээ бас ийм хиймэл ус авсан. Урт устай байж үзмээр санагдаад би өөрөө борцгор устай учраас зүүж үзсэн чинь ингэж харагдаж би юм лээ. За тэгээд жоохон айлгуудчихлаа. Би мөртлөөдсөн баярлалаа.